хүмүүсийн өсөж дэвждгүй ийм л шалтгаантай. Тэд өөртөө ижил түвшний хүмүүсийн дунд л эргэлдэж байдаг. Би хоёр зүйлийг ойлгосон. Нэгдүгээр, хэрвээ чи өрөөндөө хамгийн ухаантай байвал чи буруу өрөөндөө байна гэсэн үг. Хоёрдугаар, альва амжилттай хүний ард алсын хараатай хүчтэй ментор байдаг. Надад яг энэ зүйлийг тохиолдож байсан. Тиймээс би уламжлалт бизнес нэг биш удаа алдаж байсан. Тэгээд би өөрөөсөө асуусан. Надад яг ямар ментор хэрэгтэй вэ? Илүү гүн судлаж эхлэхэд би нэг зүйлийг маш сайн ойлгосон. Уламжлалт бизнест ийм хүмүүс маш үнэтэй байдаг. Жишээ нь 3 цагийн менторшип зөвлөгөө авахд хамгийн багадаа 500 мянган төгрөгөөс эхэлдэг. Учир нь уламжлалт бизнесийн загвар нь юм. Чи мөнгө төлнө, чи мэдлэг авна, чи үр дүн гаргана. Гэхдээ чи өөрөөсөө шалтгааллах бүх зүйлийг хийсэн ч гэсэн чамаас шалтгааллахгүй хүчин зүйлсээс болж дампуурах эрсдэл 90%. Тэгээд би бизнес гэдэг тоглоомын дүрмийг судлаж эхэлсэн. Надад хэрэгтэй менторийн шинжүүдийг нэг бүрчлэн бичсэн. Стратеги сэтгэлгээ, хотын хэмжээнд биш бүр улсын хэмжээнд сэтгэдэг алсын хараатай систем бүтээжсэн туршлага, хүчтэй хүрээлэл, олон улсын хараа тэгээд юу болсон гэж бодож байна. Үеэлэгчийнхаа урилгаар Amway бизнесийн хүчтэй лидерүүдтэй уулзсан байдаг юм. Тэгээд бид хамтрахаар болсон. Намайг хоёр зүйл маш их гайхшруулсан. Нэгдүгээрт тэд миний бичсэн бүх шалгуурт таарч байсан. Хоёрдугаарт тэд надад боломжийн хүртээмжтэй байсан. Тэгээд би нэг зүйлийг ойлгосон. Уламжлалт бизнест чи менторт мөнгө төлдөг. Харин шууд худалдааны бизнест менторт чиний өрсөлдөд ашиг сонирхолтой байдаг тул үн төлбөргүй. Өөрөөр хэлбэл чи илүү их орлого олох нь түүний өрсөлдөд бас нөлөөлдөг. Тиймээс тэд хилцэл хаахад тусалдаг. Чиний уулзалтад бас оролцдог. Зүгээр зөвлөгөө биш, чамд систем өгдөг. Чамайг томруулж өсгөдөг. Учир нь энэ нь тэдний бас өсөлт юм. Энэ бол онол биш. Энэ бол 40 жилийн бодит туршлага юм. Харин чи зөв өрөөнд ормогц бүх зүйл өөрчлөгддөг. Сэтгэлгээ, хүрээлэл, масштаб, учир нь өсөлт ганцаараа биш, өөр түвшинд сэтгэдэг хүмүүсийн дунд л бий болдог. Харин чи аль өрөөг сонгох вэ? Хэрвээ манай өрөөг сонгохоор бол тийм бичээрэй.